Америкийн тусгай хүчнийхэн Пакистаны Абботабад хотод ажиллагаа явуулж, Осама бин Ладны хөнөөснийг ерөнхийлөгч Барак Обама зарласнаас хойш Аль-Каидагийн удирдагч амь үрэгдсэнийг нотолсон гэрэл зургийг олон нийтэд ил болгох талаар янз бүрийн таамаг гарч байсан. Зарим хүмүүс нотлохоо болох гэрэл зургийг гаргахыг хүсч байхад энэ нь зарим далайн шашинтнуудын уур хилэн хүргэж цаашдын зөрчлийг араасаа дагуулж магадгүй гэсэн айдас болгоомжлуулж байна. 2 өдөр гаруй хугацаанд наривчлан хилцсэний эцэст Осама бин Ладны нас барсны дараах зургуудыг олон дийл болгохгүй гэдгээ цагаан ордноос албан ёсоор зарлжээ. Цагаан ордны хэвлийн төлөөлөгч Жэй Карни ерөнхийлөгчийн шийдвэрийг тайлбарласан байна. Осама бин Ладны тэдгээр зургуудыг олон дийл болгох шаардлага байхгүй. Ерөнхийлөгч тэдгээр зургийг гаргах зайлшгүй шалтгаан байхгүй гэж үзсэн. Бид ийм хүмүүс биш гэж ерөнхийлөгч тодорхой хэлсэн. Бин Ладныг өгсөн гэдгийг нотолсон зургийг хизээж гаргахгүй байж болох юм а. Харин Пакистаны Абботабад хотод байрлах Осамагийн орогдож байсан харшид тусгай ажиллагаа явуулсны дараа амь үрэгдсэн зарим хамсаатнуудын зургийг гаргажээ. Зэвсэггүй байсан Бин Ладны хөнөөс нь хууль ёсны дагуу байсан. Хэрвээ тэрээр бууж өгөх хүсэл гаргасан бол хүлээж авах байсан гэж гараад байгаа шүүмжлийн хариу болгон цагаан ордноос мэдэгдсэн байна.